сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ цээжин биеийн дасгал заах болно. За цээжин биеийн даал цохих хөдөлгөөн нь баяд бие илгээн дээр төлхөө хэрэглэгддэг байгаа. За цээжин биеийн дасгалын маань хамгийн ихний дасгал чичиргээ байгаа. За чичиргээ хийхдээ хоёр мөрөө хоёр тал руугаа хурдан урд нь солбоно. За эхлээд энэ солбоо том солбоо байгаа. За эндээсээ жижигхэн. За жижигрээд ирэхээр чичиргээ болоод эхэлчихдэг байна. За эхлээд хоёр мөрөө хоёр тал руугаа ээлжлээд солбох чичиргээ жижигхэн 1 2 3 4 5 6 7 8. За ингээд араасаа харуулъя. За артлаасаа харахад чичирлээ. 1 2 3 4 5 6 7 8. За ингээд хоёр мөрөө чичирхийлсэн дасгал байгаа. За хоёр дахь дасгал маань даал цохих хөдөлгөөн байна. Даал цохих хөдөлгөөн хажуудлаас шууд харуулж байна. За эндээс хагас жоо сууж байна. За урдаа хоёр гар урдаасаа урдаа байхдаа бүгтийн. За бүгтийг цээж дэлгэхдээ ард далаа авч. 1 2 3 4. За амсгаалаа гаргахтаа далавчлаа. За одоо зүүн талаас хаа. За урагшаага бүгтийг амсгалаа. Гаргахтаа цээж түлхээд далавчлаа. 1 2 3 4. За ингээд дал зохих хөдөлгөөн. За араасаа хагасуулаа. 1 дал цоглоо 2 3 4. За ингээд дал цохих хөдөлгөөн байна. Явагдах нэ. За дал цохих хөдөлгөөн дээр мөрний нухлах хөдөлгөөнийг давхар оруулж ирээ. За эндээс 1 2 амсгаалаа 3 4. За нухлаа даалаартаа цоглоо. 2 3 4. За энэ нухлах дасгал байна. Одоо бүгдээрээ хавирганы дасгал. Хавирганы хаялга суй. За хоёр хөлөө дийлгээд мөрний харалтаа зайтай. За эндээс чигээрээ хоёр хөл урагшаа. За эндээс хоёр гар нуман хэлбэртэй, нум сум шиг хэлбэртэй бөөрөн гарын алхан доош харцсан. За эндээс зөвхөн хавирга хоёр тал руугаа гүйцэд яв хоёр тал руугаа түлхлээ. За ингэж хөдлөхөд хоёр хөл тааз ерөөсөө хөдлөхгүй зөвхөн бэлхүүсний хөдөлгөөн хоёр тал руугаа хавирга хаялаа хоёр тал руу 1 2 3 4 5 6 7 8. За энэ дээр мөр орж ирнэ. 1 2. За мөрний дөхтөр хөдөлгөөн 4 5 6 7 8. Хурд 1 2 3 4 5 6 7 8. За ингээд дасгал маань дуусч байгаа. Бүгдээрээ цээжин биеийн дасгалаа аятайгаа хийж үзцгээе. За хажуунаас эхлэе. За мөр 2 3